Дөрвөн сайн, дөрвөн муу зүгийг баримтлахын учир хүн бүр жил бүр хий. Гал, шороо, мод, төмөр, уул, ус, огторгуй гэсэн 8 суудлын аль нэгэнд сууж байдаг. Тухайн жилд ямар суудалд сууснаас хамааран дөрвөн сайн зүг, дөрвөн муу зүг нь тодорхойлогдно. Өөрийн дөрвөн сайн, дөрвөн муу зүгийг мэдснээр гэр орон ажлын байр нь аль зүгт байгааг харгалзан зөв сонголт хийх боломжтой. Гэр ажлын байр нь сайн зүгт байвал гэр бүлийн болон ажлын уур амьсгал эерэг байх. Харин муу зүгт байвал сөрөг нөлөө үзүүлэхээр үздэг. Иймээс дөрвөн сайн, дөрвөн муу зүгээ мэдж өдөр тутмын амьдралдаа харгалзан баримтлах нь зүйтэй. Сайн зүгүүд дөрвөн сайн зүг цог хиймэр. Ажил үйлс бүтээх, сан тавих, хиймрийн дарцаг хийсгэх, аян замд гарахад эрхэм сайн зүг. Буян хишиг, эд мал авах, хишиг даллага авахулах, шин зүйл эхлэхэд нэн сайн зүг. Ам, аян замд гарах, лам багш залах, сүлд дуудахад сайн. Эм, эм уух, эм залах, аршаан засал хийлгэх, идэ ундаа авахд тохиромжтой. Муу зүгүүд болон цээрлэх зүгүүд дөрвөн муу зүг хорлол. Гай барцад хорлолоос сэрэмжлэх учиртай зүг. Шулмас, үйлс саатуулах, гай тохиох магадлалтай муу зүг. Таван зэтгэр, ад зэтгэр, гамшиг осол, муу энерги орших зүг. Бие тасрах, хүний бие болон амьдралын эрч хүч тасрахыг бэлэгддэг хамгийн хүн дээр цээрлэх зүг нас орсон хүнийг нутаглуулах зүгт голчлон анх туу цээрлдэг.